Засгийн газрын өнөөдрийн оролдооноор улуурхайн томоохон төслүүдтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд Бортигийн орд дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, $1 тэрбум орлого олохоор төлөвлөсөн байна. Мөн Эрдэнэтийг түшиглэн зис хайлуулах үйлдвэр байгуулах, олон улсын тендер зарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргүүдийг өгсөн байна. Эрдэнэт төрийн үйлдвэрийн газрыг түшиглэн зис хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг зарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг өгчээ. Хэрвээ зис хайлуулах үйлдвэр байгуулагдвал баяжмал бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь тус үйлдвэрийн үр ашиг огцон нэмэгдүүлэх юм а. Тэгвэл энэхүү ажлыг монголчууд өөрсдөө хийхгүй гадаадын компаниудаас шалгаруулна гэлээ. Энэ зис хайлуулах үйлдвэрийн хүчин чадлыг бид нэг жилдээ 120 мянган тонн цэвэр зис хайлуулахын хүчин чадалтай байхаар тооцож хэзүү хийсэн. За энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ нийтдээ $800 орчим сая байх болов гэж тэзүү тусгагдсан байгаа. За түүнчлэн Эрдэс тавталгаа компани Бортигийн орд дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татхаа мэдэгдээд байна. За 424 сая тонны нөөцтэй тус ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулбал эхний ээлжинд $1 тэрбум хөрөнгө оруулалтыг татна гэлээ. 2026 онд багтааж энэ Бортигийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бас $1 тэрбум нэмэлт орлого олох. Мөн яг энэ хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэд дуусах үед зөвхөн баруун зүүн цанхаас гардаг 30 сая төр нэмэх нь Бортигийн ордоос нэмэлт 15 сая тонныг жил болгон экспортлж Монгол улсын эдийн засагт бодиттой хувь нэмэр оруулах төр Бортигийн ордын ашиглалтыг сайжруулж эхлүүлэх энэ бэлтгэлүүдийг хангаад ажиллаж байна. Түүнчлэн Эрдэс тавталгаа компани сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд олон улсын аудитын шалгалтыг оруулахаар болсон байна.